Сайн байна уу? Өнөөдөр би та бүхэн дотор хүүхдийн тухай бяцлаглалын тухай, бас дотор хүүхдийн тухай, дотор хүүхд гэж юу вэ гэдэг талаар ярих гэсэн юм аа. Ерөнхийдөө дэлхийн ертөнцид сэтгэлийн шарах аваагүй сэтгэлийн шарах травмаг чинь туулал гэж ярьж илээ. Туулал аваагүй хүн бараг байхгүй. Бага хэмжээ, их хэмжээ ерөөсөө хүн болгон авцсан байдаг. Тэгээд зарим хүмүүсийнх бол маш тийм хүнд ээж аваагаа алдсан ч юм уу, эцэг их нь салсан ч юм уу, аль эсвэл эцэг ихийн хайрыг үзээгүй тийм шовдор гэсэн тийм хүнд юм травма бас байж байдаг. Эдгээр хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө яг тэр травма тохиолдсон тэр насан дээрээ бологлогдчихсон байдаг. Тэрнийг эргэж сөхөхөөсөө маш их айдаг. Яагаад гэвэл тэр хэцүү мэдрэмжийг дахиж мэдрэхгүй гэснээсээ болоод ер нь зүгтдаг. Ер нь тэр цаг мөчийг ер нь дурсахаас айж зүгтаж явдаг. Гэтэл энэ хэцүү цаг мөч, энэ сэтгэлийн шарах нь бидний өдөр тутмын амьдралд ч юм уу, аль эсвэл яг сэтгэлийн шарахтай төстэй тийм зүйл тохиолдсон үед яг сэтгэл хөдлөлөөр гарч ирдэг. Ингээд сэтгэл хөдлөлөөр энэ тавгүй зүйл нь өөрт мэдгэлгүй гарч ирж явах нөхцөл байдалд хүн өөрөө аз жаргалгүй болно. Ягаад гэвэл эргэн тойрныхоо хүмүүсийг гомдоох ч юм уу, аль эсвэл өөрөө гомдох ч юм уу, тийм сэтгэлийн амар амгалан байдал байхгүй байдаг. Ингээд энэ сэтгэлийн амар амгалан байдлыг олж авъя гэвэл хүн өөрөө тэр харанхуй хэцүү сэтгэл зүйн асуудалтай тэр үе рүүгээ эргэн шумбаж өөрийгөө эмчлэх ёстой байдаг. Германы нэг сэтгэл судлаач тэр нэрийг мартчих, тэр хүн өнгөрсөн талбар тэр чигээрээ байж идгаа гэж баталсан байдаг. Нэрдэмтэн тий. Өнөөдөр тэр дотор хүүхдийн бяцлаглалыг яриад байгаа оддын хүүхдүүд ч юм уу, гэрлийн ажилтнууд ч юм уу, тэд нар бол өнгөрсөн цаг ер нь байдаг, тэр чигээрээ байдаг гэж бас ярьж байгаа. Тэгэд бид нар яг тэр үе рүүгээ очоод өөрсдийгөө засахын тулд эхлээд ямар сэтгэл хөдлөл, ямар агшинд гарч ирж байна, ямар сөрөг сэтгэл хөдлөл, тэрнийг өөр дээрээ ажиллана. Тэгээд бас эцэг эхийнхээ зуршил, харьцаа эдрийг бас ажиглана. Заримийнх нь бол ерөөсөө яг ямар юмнаас травма авсан нь бол тодорхой байдаг мэдээж. Ээж аав нь орхисон тийм тохиолдлууд байгаа шүү дээ зөндөө. Ялангуяа бид нар чинь коммунизм унсны дараа хүн болгон мөнгө төгрөгийн хойноос завгүй яваад гадаад руу маш их олон хүн ганцгын 8-нд гээл маш олон хүн ийш тийшээ үр хүүхдүүдэд орхиол мөнгөний хойноос хүүхдээ ч анзаарахгүй явсан үе байдаг. Ингээд үр хүүхдүүд нь ерөнхийдөө сэтгэл зүйн асуудалтай ингээ болдог. Тэрнээсээ болоод тэр хэцүү зүйлээ туулахгүй тулд зарим нь арх хугна, архин домдно, янз бүрийн асуудал гарч ирдэг. За ингээд хэрвээ та нар өөрсдийгөө эдгэж, ялангуяа өнөөдрийн энэ шинэ эрний өөрчлөлт хөдөлгөөнд өөрийнхөө сэтгэл зүй сүнс оюун санааг бэлдээ гэвэл эхлээд өөрийнхөө дотоод шарахыг цэвэрлэх ёстой. Тэгжиж бид нар дараачийн үе шатандаа явна. Бид нар хэрвээ дотоод сэтгэл зүйн шарахаа анилгүйгээр эдгээлгүйгээр бясалгал хийгээд эхлэх юм бол тэр чинь бас муу үр дагаварт оруулж болно. Тэгэхээр бясалгал хийхийн хажуугаар өөрийнхөө тэр дотоод сэтгэл зүйн асуудлыг цэвэрлэх тийм зайлшгүй шаардлага бидэнд гарчаад байна. Бага насны хүүхдүүдэд янз бүрийн травма байгаа.
Жишээлбэл олон их ах нартай хүүхэд маш их ах эгч нартай өөрөө ч мэдлгүй загнуулах, аав ээжтэй загнуулах, зэмлүүлэх гэх мэтчлэн аль эсвэл бага насндаа маш их хэцүү амьдралтай байсан, нийгэмдээ нэр хүнд байхгүй, ядуу зүдүү амьдралаасаа болж ичиж амьдардаг ч юм уу, аль эсвэл гэр бүл нь таагүй орчинд үсдэг гэх мэт амьдралаас хүүхэд маш их зовоорыг авдаг. Энэ бүхнээ хүүхэд дотроо хадгалдаг учраас дотор хүүхдийн бясалгалыг хийх нь ийм чухал болж байна. Ингээд та бүхэнд дотор хүүхдийн бясалгалыг тусгай өөр видеонд ингээ хийцсэн байгаа. Сонирхол үзээрэй.